За тэгэхээр гишүүнээ өнөөдөр ерөнхийлөгч бас улсын хурлын 95 дугаар тогтоолд хориг тавьчлаа. Энийг та юу яг юу гэж харж ийн вэ? Зарим гишүүд бол үндсэн хууль зөрчөөгүй гэд тусын байр сууриа илэрхийлж шүү дээ. Засгийн газрыг огцруулах эсэг гэдэг асуудлыг ярихаас илүүтэй Монгол улс үндсэн хуулиа дийдлэн сахихгүй гэдэг асуудал яригдж байна. Өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүнч бай, Монгол улсын ерөнхийлөгч бай, тэг бүгд л Монгол улсын үндсэн хуулийг сахин биелүүлнэ гэж төрийн сүлдэнд хангарах хүргэсэн. Тэгэхээр хоргийг бол хүлээж авах нь зүйтэй. Яагаад тэгэхээр энэ одоо засгийн газрыг огцруулах тухай саналыг үндсэн хууль заасны дагуу нийт гишүүдийн 4-1-ээс доошгүй өргөн барьсан. Гэтэл энэ санал маань өөрөө явсаар хагаад огцруулахгүй гэдэг санал хураасан шүү дээ. Тэгэхээр энэ логикийг даваад үзэхээр ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх хэсэг асуудлаар санал хураалгаж болно. Өөрөөр хэлбэл одоо өмнөх засгийн газрын тэргүүн оюун эрдэнэ ерөнхий сайд надад итгэл үзүүлэхүүгүй юу гэж орж санал хураалгасан. Тэгвэл саяын тохиолдол болохоор улсын хурлын гишүүдийн 4-1-ээс доошгүй сайн зөрөг гэдэг одоо гишүүний албан баланкн дээр засгийн газрыг огцруулъя гэдэг санал оруулсан. Гэтэл энийг байнгын ороо хэлцээд огцруулахгүй гэж санал гаргаад тэнгуү тэрийн нэгдсэн чуулганы хуралдаанд ороод огцруулахгүй саналыг одоо дэмжихгүй гэхээр одоо энэ огцруулах саналыг дэмжихгүй гэж амжид дэмжинэ гэж ойлгогдоод тэгээ ингэ явцсан байхгүй. Гэтэл энийг үндсэн хууль дээр 43-ийн дугаар зүйлийн 1 дээр тодорхой зааж өгсөн болохоор энэ огцруулах саналыг гишүүдийн 4-1-ээс доош нь оруулсан бол хэлцэн. Гэхдээ уг саналыг буюу одоо огцруулахаар оруулсан саналыг хэлцнэ. Ил санал хураалтаа шийдвэрлэнэ гэж заасан байхгүй. Тэгэхээр бидний хэсэг гишүүдийн зүгээс энэ зөрчлийг арилгатай холбоотой хуулийн төслийг санаачилсан. Би одоо энэ аваад явж ийн л та. Тэгээ энийг удахгүй одоо ингээд бүрдүүдрийн хангаад өргөн барина. Юу гэхээр энэ одоо хуралдаанаар хэлцэж байгаа асуудлыг ил санал хураалтаа шийдвэрлэнэ. Монгол улсын үндсэн хууль энэ хууль бусад хууль заасан эсвэл хуралдаанд орсон гишүүдийн олонхын саналаар санал хураалтыг нууцаар явуулна гэдэг ийм заалт байгаа байхгүй. Санал хураалт явуулах журам дэгийн хууль дээр 11 дээр. Энэ дээр ямар зүйлийг нэмэлт оруулж байгаа гэхээр чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ байнгын ороод төр хороо одоо дэд хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжсэн дэмжээгүйгээс үл хамаарч эрхүүхэн этгээдийн анх оруулсан саналыг дэмжсээр хураана. Ингэж одоо дэгийн хуулиар наривчлан зааж энийг зохицуулж өгөхгүй болохгүй байна гэж үзэж байгаа. Тэгээ энийг бидний хэсэг гишүүд санаалж байгаа. Нөгөөд нь бол мөн энэ одоо сая ямар зүйл болоод өнгөрөөхөөр засгийн газрын гишүүнийг томилох одоо асуудлыг үндсэн хууль зааснаар ерөнхий сайд ерөнхийлөгч их хурл танилцуулна гэж заасан тийм үү. Тэрний дараа томилно гэд. Гэтэл ерөнхийлөгч бол нэг албан тушаалттай учраас бичгээ хүргүүлснээрээ танилцсан тооцогдож байгаа. Ямар хариу өгөхөөс үл хамааран тий. Улсын хурл болохоор чуулганаараа нөгөө хуралдаанаар хэлцэх учраас улсын хурлын дараагад өчгөр улсын хурлын дараагаар тов тогтоож өгөхгүй 20 тол. Тов тогтоож өгөхгүй. Тэгэхээр тэр албан тушаалтны мэдэлд байгаа даа шүү дээ. Хурд руу оруулахгүй юу. Тэгэхээр тэрийг ажлын 3 өдрийн дотор чуулганы хуралдаанд одоо заавал орж танилцуулна гэдэг ийм одоо зохицуулт хийхээр ингээд саяын одоо болж өнгөрсөн энэ одоо үндсэн хуулийн хуулиудын хямралд хүргэсэн энэ заалтуудыг бид нэр өөрчилж дараагийн одоо парламент дээр ийм асуудал гарахад ийм одоо салаа утгатай үндсэн хуулийн зөрчил үүссэн гацаа үүссэн юм зүйл гарахгүй байх талаас нь бас ажил хэрэгжээр хандъя гэж бидний гишүүд ингэ ажиллаж байна. Ерөнхийлөгчийн хориг дээр одоо таны хэлсэнчлэн одоо ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн саналыг дэмжих гэдэг байдлаар явуулсан энэ нэг зөрчил гэж үзэж байгаа юм байна. Хоёр дахь нь бол одоо нөгөө пүрэв гаригийн эрсээ хаалгүйгээр баасан гарагт үргэлжлүүлсэн гэдэг байгаа шүү дээ. Энэ яг одоо хуулийг зөрчсөн гэж үзэж гинүү таны хувьд? Ер нь пүрэв гариг баасан гарагт 10-аас 13 цаг 14-өөс 18 цаг чуулганы хуралдаанд явуулна гэж заасан байгаа шүү дээ. Тэгээ энэ хугацаанд явуулах ёстой. Энэ хугацаанаас хойш явахаар бол 18 цагаас хойш бол гишүүдийн олонхын саналаар хуралдаанд дарлаж хойшлуулж болно гэж заасан байгаа шүү дээ. Тэгээ энэ бас л одоо асуудалтай. Ер нь гэхдээ нэг л юм байгаа шүү дээ. Энэ хуралдааныг удирдах байгаа аливаа байгууллагыг тэргүүлж байгаа хүн бол хуулиараа энэ хууль зөрчсөн санал хураалтыг явуулахгүй байх үүрэгтэй. Энэ чинь тэгэх гэж тэр хүн дарга болж байгаа шүү дээ. Тэгэх гэж удирдах байгаа. Тэгэхээр энэ дээр бол асар том үүрэг хариуцлага байгаа зөвхөн эрх мэдэл өгөөгүй асар том үүрэг хариуцлага тэр албан тушаалтан хуралдаанд даргалж байгаа хүн аливаа байгууллагын одоо дарга удирдлагад байгаа шүү гэдгийг одоо сануулсан ийм маш том үйл явдал боллоо. Ер нь гагцгүй үндсэн хуулийг л бид нар мөрдөж ажиллах хэрэгтэй.
За маш цэгмээ сая та бүхэндээ мэдээллийг төрийн ордноос шууд амжуулан хүргэж байна. За өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх улсын хурлын 95 дугаар тогтоолт бүхэлд нь хориг тавьсан. За тус тогтоол нь юу вэ гэхээр одоо ерөнхий сайдыг огцруулсан одоо энэ хүү улсын хурлын тогтоол нь хууль зөрчсөн учраас энэ одоо тогтоол хориг тавьж гинэ гэдэг зүйлийг мэдгдсэн юм. Хоёр шалтгаан байгаа. За эхний шалтгаан нь бол ерөнхий сайдыг одоо огцруулахгүй байхыг дэмжих үү гэсэн төрийн байгуулалтын байнгын орооны санал дээр санал хураасан. Хоёрдугаарт Пүрэв гаригийн эрхцээ үргэлжлүүлэн Баасан гарагт чуулганы хуралдааныг явуулсан гэсэн хоёр үндслээр ерөнхийлөгч хориг тавьсан юм. За ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 хоногийн хугацаанд хэлэлцэн. Тэгээд улсын хурлын 3/2 нь дэмжсэн тохиолдолд ерөнхийлөгчийн хориг алавчих юм а.